За сайн байцгаана хүмүүсээ. Сар шинийн минь төргий. Өнөөдөр чинь шинийн 8 минь бил шүү дээ, тий? Би нэг нэхэмэл хийчихсэн л сууж. Яасан гэдгсэн чинь манай найз Монголоос ирсэн. Тэгээ найздаа зориулаад өөрийнхөө сэтгэлийг одоо хөдөлмөрийг шингээсэн. Бэлэг хийж өгье дөө гэж бодоод. Тэгээ намайгаа хараад санаа дурсаад явжиг гэж бодоод. Тэгээд Ирланд нэхээсээр нэг юм бүтээл хийж байгаа байхгүй юу? Ер нь бол дуусах шатанд орж байгаа. Одоо ингээд нэхэгдээд тэгээд эвлээд бүтээд хоорондоо холбогдоод ингээд явж байгаа юм бүтээл байгаа байхгүй юу? Тэгээ манай энэ Ирланд нэхээсний онцлог гэх юм бол ингээд нэг нэгээр нэхэгддэг байгаа. Сайн харах юм бол за ер нь үлгэн бүтээлтэй дахин давтагдчихгүй одоо тийм янз бүрийн хэлбэр хэмжээтэй дүрслэлтэй тэгээд ийм жахан ажиллагаатай тийм нэхээс идэг байхгүй юу? Тийм Ирланд нэхээсэр чинь би одоо бас зөндөө юм их чинь. Энэ болохоор миний хувьд бол шинэ нэхээс. Би нодлонгоос хэлж энийг хийсэн. Ер нь бол нэхэж ихэлсэн болон нэхмлийн түүхэн маань бол маш эртний байдаг л та. 10 жил ахтаа нэг малгай оролт нэхчдэгч байсан юм уу? Бидний ч үед нэг торон нэхээстэй ийм нэг захайгүй модонд ордог. Тэгээд тэрийг нэхэж өмсдөг энэ төр. Өмсөд ахыг бахтай зүүдэг энэ төр байсан байхгүй юу? Тэгээд бид нар чи социо үед өссөн гоё юмнуудыг өөрсдөө зарим юмнууд өөрсдөө хийхгүй одоо бас олддоггүй. Тийм үе байлаа. Тэгээд энэ Ирланд нэхээсийг нодлогоо сонирхож эхлээд яасан гэдгсэн чинь би нэг юун дээр Instagram дээр Орсын хүмүүс мэлээ Украин хүмүүс байсан мэлээ. За тэгээд гсэн чинь Орсоч ер нь айгу мундаг нэгдэг штэ. Тэгсэн чи тэр хүүхэн ингээд айгу гоё палтай очсон байхгүй. Тэгээд би ставаа ийм палтон хийж өмсөхийсэн гэж бодвол тэгэл хэлсэн байдیں۔ Тэгээд одоо тэрнээс ч хойш палтогоо нэгчлээ. Дээр нь малгай оролт тэгэл нөгөө оролт зүйлт мүүлт бүр ингэрийн зүйлт хүртэл хийсэн байдаг юм да. Тийм янз бүрийн юмнууд одоо ингээд нөгөө нэхээ тэгээ сүүл рүүгээ одоо нөгөө гэртээ бас хийсэн. Энэний хажууд болохоор зэрэг энэ би найздаа болохоор юм цагаан суртаг хийж байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг энэ жишээлбэл одоо энэ цэцэг байна. Тэгээд энэ навчны голоор одоо энэ оруулгынууд болж орсон байна шүү дээ. Энийг болохоор би цагаанаар хийсэн. Яг нь хүнд өгч байгаа болохоор бэлэгдлээ бодоод цагаан өнгийг төлхөө оруулж байгаа байхгүй юу? Өөртөө болохоор зэрэг би ийм хар сууртаг хийсэн. Яг энэ голынх нь энэ оруулга нь хар одоо энэ хоорондын энэ холбосон нэхээснүүд нь хар энэ төр гэл те. Тэгэж хийжсэн байхгүй юу? Тэгээд энэ болвол одоо бүтэн янзлагддаг байгаа. Бүр янзлаад ингээд дуусахаараа энийг одоо бүр гоё болгоно. Бид нар чи харагдахгүй шүү дээ энэ утаснууд чи бүр харагдахгүй болтол байхгүй болгодог байхгүй юу? Тэгээд Ирланд нэхээс аягүй сонирхолтой нэхээсээ ер нь бол мастер классийн хэсэг нэгдэг. Одоо тийм хэцүү л гэсэн үг. Ерөнхийдөө хэцүү. Тэгээд аягүй цаг авдаг. Цагнаар цалин мөнгө бол ер нь авна шүү. Тэгээд нөгөө нэг ийм жижигээр ч юм уу нөгөө нэхээснүүд нь янз бүрээр ингээ хийгддэг болохоор айгүй их цаг авдаг. Бүрстэ яг нөгөө зорж өөрөө зориулж бэлгэлийн энтер гэж ижил энийг хийнэ үхээс биш. Хэрэн баргийн хүн болвол их бариад ингээ суугаад идэг бас. Бүтээл бол биш байгаа. Залхуу хүн бол одоо бүр хийхгүй гэсэн үг. Өөрийгөө юу гэд хэлчихв. Жохон залхуу шиг хэлсэн үү те. Тэгээ тийм байгаа. Жишээлбэл одоо энэ чинь нэг болно шүү дээ. Ингээ харагдахгүй болдог байхгүй юу? За тэгээд яг дуусахаараа бол энэ айгу гоё болдог. Нэхээс нь бол ер нь их гоё нэхээс шүү.